Good morning. Mommy. Өглөөний минь бүгдээрээ сайхан амарсан уу? Mommy. Яасан минь өөр? Happy birthday. Happy birthday. Миний өч ямар гоё тоглож байгаа юм бэ? Birthday. Али baby ball үзүүлж байгаа. Али ээж нь харъя. Вау, ямар гоё ээж хөө. Mommy. Birthday. Тийм ээ, миний манай хоёр Birthday. аль өчөө босоод өнөөдрийнхөө ажлыг эхлүүлсэн байна. Hey, no, what is that? Тийм, али эдний тоглоомыг харъя. Эд нь одоо аюу хөөрхөн тоглодог болоод байгаа. Тоглоомуудаа ингээ игнүүлж тавиад хоорд нь задлуулаад тий. Али ээж нь харъя. Ямар гоё тоглолт юм миний хөө. Миний Honda-гийн дугуйнд хадаас ороод тэхий алдаадсан байхгүй юу? Тэгээ би дугуй засварын газар ирээд нөхөлчлээ. Үнгүү нөхөж өгч гин. Баярлалаа. Эднэн Эвен хоёрт гутал үзгээд би дэлгүүрт орж ирж байна. Одоо нөө 100 болж байгаа болохоор манай хоёр хүүд сандал, хөлдөн нэвтэйхэн кет хэрэгтэй байна. За ээж Ирмэн бид гурав дэлгүүр орчоо явж байна. Ирмэний машин бариа явчих. За хөрөгч маань бараг л хоосорсон бай. Ингээд сайхан хүнсээ хийчих. Би Costco-гоос круассант аваад нэр ингээд нэг нэгээр нь райплаад хөлдөөчдөг. Хүүхдүүд идэхэд ингээд хөргчнөөсөө гаргаад тэгээд нэг 7-8 минутаар аягүй гоё шив шинээрээ байдаг штэ нэрээ. Зарим ээжүүд бас хэрэг болж магадгүй. Ягаад тэгэхээр зарим идэг энэ ч нөө дотроо 12-т ирдэг штэ круассан. Тэгээд аваад хөргчөндөө ичгээр амархан хатаад амт нь их онцгүй болчдөг. Тэг ингээд хөлдөөчхөр их гоё шинээр амттай. Baby and Ednan, та хоёр гутал таалагдж гин үү? Гоё гутлаа нөө. Өө нэр ээж нь хүүдээ ийм усан сэлэх ангид нь ийм гоё хараа юу авсан? Нүдний шил. Аль ээж нь онгоолгоод гээ. Ednan наашаа. Ednan усан сэлэлтээ ангид нь зориулаад юу авсан? Өө стикер наах юм. I want swim. You wanna swim? Yeah. Одоо сэлэхгүй шүү дээ. Чинийг төдрөө усныхаа ангид очихоо сэлнэ шүү. Baby энэ 3 гутлыг авсан. За беби хоёул өмсөж үзээд хийж. Crocs-ийн. Одоо нөгөө 100 мөн ус мустанд орохдоо 70 хэрэг мэрэг явахдаа өмсөйгээд. Оо яг таарж байна. Ийм хөөрхөн аваа. Яг таарж байна хөлөнд нь. Миний хөөрхөд. Миний хүүд одоо 5 багтаад одоо энэ 6 бол яг таарж байна. За хоёрт гутал нь дулаахан өдөр өмсгөөр ийм сандал авсан. За энийг өмсч үзнэ. Би Osh Corsi сандал, Osh Corsi пүүз авсан. Эднийх болохоор хөөрхөн загварлаг хүүхдийн хөл дэвтэйхэн. Тэгээ боломжийн үнэтэй байдаг. Та нар мэднэ те. Өөстө яг таарж штэ ижихөө. Ямар хөөрхөн юм бэ? Зак. Тэгээд нөө шарах гэж ингээд нөгөө өмсүүлдэг гут хүүхдэд их амар байдаг те. Зак. Бибист яг таарч. Биби таалагч гин үү? Биби энэ харын гой гуталтай болсон биби. Хөөш беби зурагтаа үзэ заавалгаа. Тэгээд энэ сандал нь артлын юм өргөн авсан. Яагаад тэгэхээр ийм нарийнхан бол хүүхдийн бас хөл холгоод байж магадгүй гэж бодоод. Зак. За хоёрт гутал нь яг гоё таарж ин. Гуравтгаа өмсөдөх юм. Энэ бас Osh Corsi ийм пүүз авсан. Гоё доторт нь чиг татахгүй гоё дааван дотортой. Гуравт пүүз нь бас яг таарж ин. Ямар хөөргий юм бэ минийгөө. Минийгөө таалагдж гин үү? Грандпад очиж үзүүлчих минийхөө. За маш. Хаусын урталт байдаг Tulips нэрийг хөрх ургацсан. Улаан байна. Энэ ганц чихэг шар. Энэ болохоор ганц чихэг ирэмэра. Хөрхөн багаз. Өнөөдрийн хоолнд гахаа махан triplets гэж байдаг. Энүүгээр хоол хийх гэж. За сайхан хоолоо эцгээе. Гахаа triplets маань юм жижигэн ингээд ястайгаа идэг. Тэгэхээр энийг одоо ингээд жижиглээд шүлөөд жижиглсэн. Хараа ийм жижигэн болгоцсон. За тэгэхээр энэ махан дээрээ
би давас тэгээ garlic salt хийж өгөөд сайхан хоорд нь холиод нэг 30 минут амраачи. Будаа агшаах гэж чинь ердийн цагаан будаан дээр ийм хараа chicken flavorтэй ийм будаа байдаг. Окей, дотроо араа будаа ийм жижигхэн гомон. Тэгээд ийм chicken flavorтэй амтлагч байдаг. Тэгээд цагаан будаан дээр хийгээ холчин. Тэгээд chicken flavorтэй rice ингээ хоорд нь холиод сайн угааш үзаа. Одоо ус маань ийм нэг цайвар өнгөтэй байгааз. Тэгээд нэг 4-5 удаа угаагаад ирэхээр ингээд энэ цайвар өнгө байхгүй болоод ус маань тунгалаг болоод иртэл угааш үзаа. Будаагаа тэгээ сайхан 2 гараараа ингээ үрээд заяа. Ингээд нугаач 2-ын хооронд угааж биш үзаа. 2 гараараа сайхан үрж ягаад будаагаа угааж байгаарай. Будаа гомгоо сайхан угаачлаа. Тэгээд будаагаа давуулаад баг 2-3 ус хийчлээ шүүс ус. Тэгээд би энэ chicken flavor хийхэ боллоо. Яагаад гэхээр гахаа махаа нийлээ амтах болохоор будаа нь гоё дангаараа амттай байвал ер нь зүгээр юм бэ. Энд дээр ч жоох оливын ойл гэдэг чээр. Ээжүүдээ уучлаарай халтар тоогоо харуулж агаад. Гэхдээ та нар минь юм шаарад тоогоо маань ингээд түлэгчдэг шүү дээ. Тэгэхээр би хараа энэ спонжийг ашигладаг. Энэ төмөртэй өөрөө цаанаасаа dish soap-тэй их гоё амархан таны ингээд түлэгдсэн тоогоог өнгө оруулнаа. За одоо та нартай харуулъя за. За цэвэрлсний дараа тоогоо маань ийм өнгөтэй болсон байна. Өмнөхөөсөө хавгүй дээр болсон байгааз. Тэгэхээр юу тоогоондоо ус хийхгүйгээр зөвхөн энэ спонжоо норгож жагаад хайруулан тав гэдрээ угаагаараа. За тэгээ энэ маань ийм төмөрлөг болохоор та гараараа угааж болохгүй. Бэлитэй үедээ хэрэглээр юу яах гарлууч маш шигдэх магадлал маш өндөр. Тиймээс бэли өмсөж жагаад цэвэрлээрээ ээжүүдээ. За тоогоондоо coconut oil-оосоо хийгээд дээрэс нь сайхан хэрцэн сонгоно хий. Хамаахан амтлаад бараг 30 минут болсон. За энийг хуурж байгаа сонгон дээрээ хий. Хамаах маань зөөлөн гал дээр бараг 20 минут болчлоо. Гой зөөлхөн болсон юм. Өнөөдрийн хоолны гол амтлагч нь энэ mild barbecue sauce. Энэ зориултын саримс жижиг байдаг шүү дээ, тэрэндээ саримсаа игээд энэ саримс жижигч маань их амар байдаг. Саримсаа ичлээ. Одоо хараа barbecue sauce-аа жоохон хийгээд нэг дахиад бараг 10 минут буцалгаал тэгэл хоол маань болно доо. За barbecue sauce-аа хийгээд сайхан хутгаад өгөөрэй за. Өнөөдрийн хоолны махан болчлоо. Тэгэхээр barbecue sauce-аа хийчихэл ерөөсөө тоогоогоо таглахгүй байжгаад өөрийнх нь нөгөө махнасаа гарсан шүлэг шигээгээд barbecue sauce-аа махандаа шингээж өгнө гэсэн үг. Амтны их гоё орсон байна. За ингээ хоол аяглая. Өнөөдрийн хоол будаатай, ногоон байцааны салааттай. Тэгээд гахаан barbecue sauce-тай хоол. Мааны хоол. Thank you. You're welcome. Давсан явах ка. Хөө энд хин бэ нэ? Эд нь ягаас эхлэхгүй та байна. Битээ ээж өхөө. Дээрээс нь хөшин унчиж магадгүй ээж өхөө битээ. Mommy. I hear. Битээ ээж өхөө. Дээрээс нь хөшин унчиж магадгүй ээж өхөө. I don't go. За ээж. Baby, чи давсан явах гэж байгаа юм уу? Айлхэр удаа явах гэж байгаа. Нилээ удаа явал сайн байх шүү. Бүр хааны юу болчих. Ямар ч итгэхгүй болчих би яг давсан яваа. I think so loud. Химээж битээ минь хөөж хөө дээрээс нь онцгүй бурхан. Хааны манай энэ бэбигийн гар марыг хараа. Нэг итгэвтэй. Аав нь гарын нууцсан уу? Аав нь гарын нугаа ийсэн үү?